Зоримын саялаавынхаа тохиргоо хийгээд паблик дээр байгааг юм анзаарлаа. Би ганцаараа тохиргоон дээр байна уу гэж шалгасан чи паблик дээр байгаа юм. За энэ удаагийн лайваар хосын нэгдэл ер нь хос хүмүүс эхнэр нөхрийн харилцаа хаана очивол нэг зөрчлөн шийдэгдээд нэг хүлээн зөвшөөрдөг амьдрал дээр хөрхөө гэдэг талаас нь ярих гэсэн юм аа. Тэр ихэнх хосууд ер нь зөрчилгүй хосууд гэж ер нь хороо дээр байхгүй тий, ямар нэг жижиг хэмжээний зөрчлүүд байнга гарч идэг. Нэг нь оогоо ингэж базаж шахдаг байлаа гэхэд нөгөөх нь оогоо ингэж нямбаа шахдаг байх жишээний, нэг нь ийм салан полон зантай байхад нөгөөх нь нямбаа зантай байх жишээнийг хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр үзэл бодолтой, хоёр өөр сонирхолтой хүмүүс нэгтгэхээр тэндээс зөрчил үүсгэх нь угаасаа ойлгомжтой хэрэгтэй. Тэгэхээр ямар хосууд ингээд 20-30 жил амьдрахаар хэрүүлүүлж тасрахгүй гэсээр байгаад асуудлаа зөрчлөө улам хорццсаар байгаад дуустдаггүй. Харин ямар хосууд нь хурдан хугацаанд хоорондоо очир зүгээ олоод эвтэй найртай амьдардаг вэ гэдэг талаар ярилцах гэсэн юм аа. Тэгээд маргааш болох хосын нэгдэлгээ сургалтын талаар бас ярих болно. За ингэдэм байл да. Бид нар ингээд жоохон бахаас эхлээд өөрийн хүсэмжит дүрийг бий болгодог. Жишээ нь октод ирээдүйд том болоод нэг өндөр залуутай, царайлаг цагаан арьстай залуутай ч юм уу тийм нэг хүсэмжит дүрийг бий болгочдаг. Ирээдүйд миний нөхөр нэг намайг байнга инээлгдэг, надад байнга урам өгдөг байл би амар аз жаргалтай байна гэдэг тийм дүрийг үсгчдэг. Харин хөвгүүд болохоор ямар дүрийг үсгдэг вэ гэхээр их хвчлээ ээжхээ юм халамжтай хоолыг идвчдэг, ирэхэд ингээд эрүүл мэндийн маань асуудаг ч юм уу тийм их нартай байхасан гэдэг нэг хүсэмжит дүрийг үсгэж байгаа байхгүй. Эсвэл ингээд дандаа тийм гоё сайхан байдаг их нартай байхыг хүсдэг ч юм ийм хүсэмжит өөрийн дотроо хүсэмжит хань ижлийнхаа дүр зургийг бий болгочдөг байна л да. Тэгээд харамсалтай нь яг ингээд хүссэн хүн гараад ирлээ гэж бодоод яг нэг гэр бүл болоо байж идэл яг тэр хүссэн хүн нь хинч байж чаддаггүй. Яг тэр мөрөөдлийн ханхуу, мөрөөдлийн гүнжин, мөрөөдлийн тэр ихнэр нь төгс ихнэр нь ер нь хороод дэлхийд байхгүй. Тэгэхээр тэр хүсэмжит ихнэрийнхаа дүрийг, хүсэмжит нөхрийнхөө дүрийг толгой дотроос авч хаяад миний энэ хажууд байгаа төгс төгөлдөр биш хүнийг би хайрлаж эхлэе. Инхийн тулд би өөрөө өөрчлөлттэй гэдэг цагаас эхлээд энэ зөрчил маргаан багсаж эхлэх юм байна л да. Сайн анзаарах юм бол энэ гэр бүлийн маргаан зөрчил асуудлууд тийм том зүйлээс гардаггүй. Дандаа өчүүхэн жоохон зүйлээс гарсан байдаг. Ингээд гэр бүл салтын шалтгааныг асуугаар тэр нэг арай заван салан ийм учраас л надад таалагдаагүй тэгээд би тэр салчихсан гэсэн түүхүүд их. Тэгээд над дээр ирж байгаа кейсүүд харамсалтай нь ингээд би танаас ингээд сэтгэл заслын үйлчлэгээ авъя ингээд гэд ярьж итэл гэр бүлийн асуудал байл үжээ дортцсон арга хэмжээ авахаас өнгөрцөн үедээ холбогдсон хүмүүс байдаг. Тэр үнэхээр харамсалтай байдаг. Яг юм асуудлын гал нь асаад ингээд ямар ч ингээд авах боломжгүй болцсон үедээ холбогдохоор хайр энэ даа гэж боддог. Ингээд хүмүүс мөнгөтэй ингээд ажил амьдрал нь ингээд цэгцэрсэн үедээ гэр бүлийн асуудал нь сайн орой мэнд цэгцэрсэн үедээ салалт үүсэж байгаа байхгүй юу? Юунд санаа зовхоо болцоо одоо ингээд байшин савж болчлоо, машин тэргэнж болчлоо, үр хөвгтөн жаваа боллоо доо гэж яах үедээ сэтгэл зүйн хувьд хоорондоо зохицохгүй салалт үүсэж байгаа хэлбэрүүд маш их байдаг. Тэгээд уул нэртгэн эмэгтэй хүмүүс нь ялангуяа өөртөө сэтгэл хөдлөлөө удирдах юм, өөрийнхөө сэтгэл зүйн гэмтлээ засах эрхтэй үний дотоод өөрийн эрхтэйлэг тэр шинж чанартайгаа зөв эрхтэй үнийг бий болгоод гадаад нөхөр нь өөрчлөгдөж байгаа тэр процессыг бий болгочих юм бол гэр бүл салалт багасгаар байгаа байхгүй. Тэгэхээр би ч тэ анх энэ зөрчлөөс болоод гэр бүлийн арт терапевт руу орж исэн. Миний доторх эрхтэй үний дүр зурглал маш сөрөг муу байсан. Эрхтэй үний хайр гэдэг чинь хаяал явчихдаг юм шүү дээ. Яг ингээд аав шиг хаяа явчихдаг юм шүү дээ. Эрхтэй үний хайр гэдэг чинь эмхтэй үний ингэж мохот оромжлолтой юм шүү. Эрхтэй үний хайр гэдэг чинь ийм биш гэдэг тийм итгэл үнэмшил миний тархинд суучихсан байсан. Тэгээд энэ нь яагаад амьдралтгаа болдог вэ гэхээр яг тийм төрлийн эрхтэй үнийг өөртөө татхаас гадна ингээд гэр бүлийн зөрчил тийм эрхтэй хүн биш байсан гэсэн өөрийн дотор байгаа тэр эрхтэй хүнтэйгээ зөрчилдөж эхэлдэг л дээ. Миний доторх эрхтэй хүн яг ийм учраас гэд нөхөртөө тэрийг тусгаж хараадах магадлалтай байдаг. Тэгэхээр эмэгтэй хүн илүү ажилласан дээр яг бол эмэгтэй хүн өөрийн доторх яг эрхтэй хүний дүр зургаа зөв болгочих юм бол нөхөрнчтэй дагаад өөрчлөгддөг л дөө. Тэгэхээр ингээд яагаад заавал эмэгтэй хүн өөрчлөгдөх юм бэ гэдэг асуултын хариулт нь энэ байгаа даа л да. Тэгээд өөртөө ажиллаад ирэхээр нөхрийнхөө давуу тал дээр
анзаарч эхэлнэ. Бид хүн болгон давуу талтай, сул талтай байх шүү дээ тий. Хитрхи төгс өндөр хүлээлт үүсгүүл гэр бүл болсон ч нийгмийн харилцаанд ч тэр хэнийг ч харсан дандаа л өөртөө талыг алж хараад байвал тэр хүн өөрийнхөө сэтгэл зүгээр байг унжийн. Бусдын өвөг шүүмжилж хараад байгаа бол сэтгэл зүй бас л асуудалтай байгаа. Тэгэхээр нөхрийнхөө давуу талыг олж харж өнгөлнө. Мөрөөдөл зорилго дээр нь ажилланаа. Эхлээд би өөрийнхөө мөрөөдлийг мэдье, өөрийнхөө зорилгыг мэдье, давуу талаа мэдье. Ингэсний дараагаар өөрийнхөө нэг аягийг дүүрэн болгоцсон хүн л бусад хүмүүст юм өгч чадна. Бусад хүмүүсийг өөрчлөх тэр сэдлийг төрүүлж чадах байхгүй бид. Тэгэхээр эмэгтэй хүмүүсийн нэг гаргадаг алдаа нь би нөхрөө л өөрчилчмөр байна. Би нөхрөө өөрчилчүүл тэгэл миний амьдрал сайхан болох гээд байна. Тэгээ зарим эмэгтэйчүүд нөхрөө өөрчилдөг. Гадуур дотор шоуддаг болгоо гэртээ хордог. Тэгээд гадуур дотор манай нөхөрч миний үгээр л гэдэг. Тэгэл манай гэрт гүгээл өвчтэй. Тэгэл нэг ажлынхантайгаа тэгж нэг шоуд шмоод гэж миний үгээр л байдэн шүү гэж нэг тийм юм ярьдаг. Гэтэл энэний дараа бүр илүү хурц асуудал үүссэн байдаг. Нөхрөө өөрөөрөө орой мэнд өөрөөрөө байхыг хүлээн зөвшөөрөөгүй эрхчлөө сэтгэлийн эрхчлөө гин хязгаарлаж боогоод эрэгтэй хүний тэр бардам чанар руу халдаж ихснээр харин ч бүр дордуулсан тохиолдол маш их байдаг. Одоо магадгүй ингээд ажлынхантаа нөхрөн шоуд явж ирлээ гэхэл араас нь ингээд залгаад хурд ир гэж залгаад би ч энэ алдаг давтчихсан болохоор бас ярьж байна. Тэгээд хурд ир гэж яриад яг өөрийнхөө хүснээр байлгахтаа эмэгтэй аз жаргалтай байгаад байгаа бол таны хүснээр байгаад байгаа эрэгтэй хүн өөрөө сэтгэл дотор аз жаргалтай байхгүй байгааг анзаараар. Инээс болоод тэр хүн болгонд бусдыг бурдгах инстинкт гэдэг бол өөрийн аз жаргалгүй байгаа шалтгаанаа нөхрөөс хайж эхэлнэ л дээ. Бид нар өөрөө би аз жаргалгүй юм гэдэг бол харин нөхөр нийгмийн харилцаанд нэг их нэртэй хатгуулсан юм шиг тийм нөгөө бидний хар үгээр хэлвэл нөхөртэй хатгуулсан хариуж байгаа их нэртэй хатгуулсан тэр хүний нүд ямар агуултай гэрлөө ингээл газ харий гэд айцтай харж байгаа айцтай гэрлөө орж байгаа эрэгтэй орж ирээд нэг гоё зам бид нар л гаргахгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр ажиллая. Бид нар ингээд өөрөө яг ингээд өөрөөхөө бүх хүнийг байлгах гэж хүчлэхээ болий. Хүүхдээ ч гэдэг нэг өөрөөхөө байлгах гээд чийстэй цэвэрч юм ба ухаантай ном ашдаг хүүхд бол гэж хүчлэхээсээ илүү тэр хүүхний сонирхолын үе тэр хүний хүүхдийн сэтгэл зүйн байдал ямар байгаа гэдгийг анзаарч эхлэе. Их цагаас эхлээд бүх юмны хаалга нэгдэн. Тэгэхээр хамгийн түрүүнд өөртөө ажиллах. Тэгэхээр би арт терапевт бүр гүн гүнзгий дурлалцсан зүйл маань юу байсан бэ гэхээр би маш олон ном судлаад маш олон сургалтууд судлахад бол одоо л мэдлэг бол хаасаагүй нөө ном уншигвал та интерном бүглөө юу гэдгийг тий номоо захиалаад уншаад бүх төрлийн мэдлэг авах боломжтой байхгүй юу? Аливаа төрлийн мэрэгжлийг та 10 ном уншихад тэр мэрэгжлийн зах зохтой хүнд зөвлөгөө өгч хэмжээнд чадхаар болдог. Яг ингээ гүн гүнзгий өөрөө судлаад уншвал тэгвэл мэдлэг зөндөө байна. Хэдүүлээ YouTube-ээс 10 жилийн боловсрал ингээд авлаа. Мэдлэгээр хахаж шít 900 мэдээлэл 900 хахаж шít. Бидний үед бол юм байгаагүй шүү дээ. Бид нар ингээд дотмог гэсэн энэ мэдээллийн 900 ч нь бол маш илбэг болчиход байна. Тэгвэл ингээд маш их мэдлэгэндээ хахачаад мэдлэгийн амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй байх гайн юу гэдэг гэхээр цаг хугацаа мөнгөө зарлагадаад зөндөө сургалтанд сурчаад үйлдэл байхгүй болохоор тарих ямар ч идэвхжил үүсэхгүй. Бид нар аливаа үйлдэлийг хийж иж энэ тарих гэдэг зүйл чинь синапс холбоо үүсчиж идэвхжиж идэг юм байна л да. Одоо жишээ нь би өмнөх лайв дээр хэлсэн те зүүн гараараа шүдэгээ угаагаад үзээрэй. Таны тархинд нэг синапс холбоо үүсээд та нэг өөр амьдралд гарц гаргалгаа хаадаг болноо. Энэ бол зүгээр л энгийн дасгал гэдэг жисэн. Тэгвэл яг энэтэй адилхан бид нар ингээд мэдэн штэ эрэгтэй хүнд их хэрэгтэй зөндөө мэддэг гэдэг байхгүй мэдэн штэ тэр сэтгэл зүйч тэгжсэн штэ лайв подкастаар энэ юугаар тэгжсэн штэ гэж яриад байдаг. Тэгвэл арт терапийн нэг онцлог нь үйлдэлээр ордог. Өөртөө 90% ажилдаг. Таны доторх ажлыг та өөрөө хийх хэрэгтэй юм л да. Би бас өөртөө хийсэн байхгүй 90% гэж өөртөө ажилласнаар илүү хурдан болж эхэлсэн. Би ингээд одоо хоёулаа хэдүүлээ бодъё л та ингээд ээж надтай зөв хичээл хийж өгдөг. Гэхдээ миний гарыг барьж агаад ингээд аа усыг бичүүлдэг. Ээжгүй үед би яг цэвэрхэн аа усыг бичиж чадах болов? Гар салганаал дандаа ээжээр заалгацсан шүү дээ. Тэгэхээр энэ ихэнх ажил ээж дээр байна. Ээж намайг дандаа хичээл хий гэдэг. Ээжийг орилохоор л би нэг хичээл хийдэг дээ. Яг энтэй адилхан багш, ментор, коуч гэдгээс ихэд хамааралтай болохоос илүү өөрөө би дааж би өөртөө өөрчлөгдөе гэж шийдвэр гаргасан хүн л илүү хөгждөг байна л да. Би ингээд маш олон сургалтуудад суухдаа дандаа үн цэнийг авдаг гэсэн байхгүй. Багшаас бүр ингээд хамаг юм шүүс ингээс хорж иж авж иж нэг санаа амардаг. Тэнд бүр гэрийн даалгавруудаа бүгдийн чин сэтгэлээс ийж өөрөө үйлдэл гаргадаг гэсэн байхгүй. Тэгвэл таачд ямар сургалтанд суусан тэр үйлдэл гаргаж үн цэнийг аваарай. Та мөнгөө төлөө цагаа гаргаж байгаа бол тэр зүйлийг нэг
шал өөр зүйл сургалтын дондор өөр зүйл бодоод авахгүйгээр үйлдэл хийгээд тэрийг авах нь хамгийн чухал байхгүй. Тэгэхээр ингээд урлагаар сэтгэл засан гэдэг төрлөө би зүгээр товчхон тайлбарлах юм бол ямар ч хайцаглах зүйлгүйгээр эрх чөлөөтэйгээр сэтгэдэг. Нөгөө зөв буруу муухай сайхан гэдэг ойлголт байхгүйгээр хүн ингээд өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж гаргаж ирэхээр илүү хөгждөг юм лээ. Тэгээд би урлагийн арт терапист гэдэг салбарыг сонгож байгаа хэлбэр нь би өөрийн мэдрэмжтэйг ажиллаж гисэн байхгүй. Бид нар мэдрэмжээ мэддэггүй шүү дээ. Ууралж байгаа, уцаалж байгаа, гомдож байгаа, гунигтай байгаа илэрхийлж чаддаггүй. Тэгэхээр энтэйгээ ажиллаад ирэхээр нөхрөө л мэдэрч эхэлнэ. Бид нар ингээд нөхрөөч мэдэрдэг юм байлээ шүү дээ. Нөхөр маань намайг хайрлаад халамжлаад байгаа мэдрэмжийг ш мэдэхгүй. Би нөхрөө халамжгүй гэж ярьдаг гэсэн чинь манай нөхөр бүх хоолыг бэлдэж өгдөг байсан байна. Надад зөндөө хайр илэрхийлдэг. Заавал нэг би чамд хайртай, өмсөй хайрт минь майрт минь хонгор минь гэдэг үгээр хайр илэрхийлэгдэхгүй. Чи өсөж гин үү минь хайр, даарж гин үү минь хайр. Одоо ядарж гин үү гэдэг үгнүүд чинь бид бас хайр хэлвэдэг шүү дээ, тий. Тэгэхээр ингээд нөхрийнхөө хайр хэлийг ойлгосон. Тэгэхээр бид нар энэ мэдрэмж, хайрын мэдрэмж бас дутуу долимог болсон байдаг. Хайрын мэдрэмж гэхэрэл кинон дээрс олоод авчдаг бид нар. Нэг кинон дээр нэг гоё машин бэлэглээл, нэг цэцэг бэлэглээл, тэгэл нэг оронд гоё юм копи авчирч өгөөл. Энийг бид нар хайр гэд төсөөллөөрөө тэрийг болгоцсон байхгүй да. Тэр төсөөллийн ханхуугаа одоо бүр толгооноос авч хаяа. Манай Монгол ирэх хүмүүс бараг л ихэнх нь тийм биш шүү дээ. Одоо тэр хөлдөө хүмүүс гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөхөр нэг сарнаа оруулж ирээл нэг ингээл ийм мөрөөдлөө хаяад яг нөхрийнхөө даваа талыг анзаарч жинхнээсээ дурлж эхлэе, нөхөртөө хайрлаж эхлэе. Дурлах процесс мань өнгөрцөө. Одоо жинхнээсээ хүлээн зөвшөөрж хүнийг хайрлна гэдэг нь би болохоор ингэж бодсон юм. Хайрлна гэдэг чинь зүгээр хайртай гэж хэлхийн нэр юм уу? Эсвэл тэр хүний бүх дутагдaltaй юм. Жохон өнгөрөө зантай юм уу? Жохон салан пал юм уу? Жохон төрмгийн зантай юм уу? Эсвэл жохон хүн удирдах гад байдаг хүн юм уу? Энэ бүх сул талуудтай нь бид тэр хүн хайрлаж чадах юм уу гэдэг асуултыг та өөрөөсөө тавиарай. Тэгэхгүй бид нар ингэдэг нэг юм 10 20 тэг шаавын хөвлөгийг л одоо миний нөхөр энийгээ засчвал би ч гэсэн ийм болчихно гэд. Тэг яг ингээ өөрийг харахаар өөрөө алдаатай байдаг. Хин хэмэгтэйчүүд ингээд ирдгийн над дээр. Эсвэл хүүхдээ л өөрчлөе манай хүүхэд гээд хүүхдээ ингээ ажиллаад өгөхөөр хүүхэд нь зүг зүгээр ингээл сургалтыг маш хурдаавал тесрэлтэйгээр л ирж хахад ээж өөр дээр асуудалтай. Хөл өөрчлөлмөр ингээд яриад анх орж ирсэн хүн чинь дараа нь ингээд өөрсөө ичдэг. Яана агшаа. Би нөхрөө бүр арай л зовоодаг гэж. Би л муухай ааш гаргаад нөхрөө ингэ зовоодаг. Би албатай юм шиг ажилтдаг гэж. Би чиний хүүхдээ гаргасан болохоор надад ийм авч өг гэж орилдог ус. Одоо би өөрөөс иччихээн. Тэгээ би өөрөө яам 3 жил нүрэ будаагүй шүү дээ агшаа. Одоо ингэ би нүрэ будаад ингээд сэтгэл хөөрөө өөрөө ингээд аз жаргалтай болчихоо би хүүхд рүүгээ ч уурлахгүй байна. Биний сэтгэл ингээд сэргээд ирэхээрээ хүн ингээд гадаад байдалтай гоё болдго юм байна. Урд нь би болохоор шал өөр ойлголттой байсан байна. Би одоо нөхөртөө хэрэлдэхгүй яаж арга замаар илэрхийлж өөрийнхөө энэ дотоод мэдрэмжээ илэрхийлэх вэ гэдэг дээр анхаардаг болж байгаа. Урд нь бол тэгж үг мөг сонгох талаар мэдрэмж юус ойлгодгүй байсан. Шав маань дараа нь ингэж ярьж байгаа. Багшаа би нөхрийнхөө сэтгэлийг гэмтээчгүйгээр өөрийнхөө санааг нөхөртөө яаж илэрхийлэх вэ? Хэрүүл урал болчихгүй гон шиг. Одоо миний сэтгэл дотор юм байна. Чиний сэтгэл дотор ямар байна гэж би нөхөртөөгөө яаж ойлголцох вэ гэдэг талаар яриад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр бид нар ингэдэг юм байна. Үг мүгээж бодохгүй яг тэр хүнийгээ гомдоож гэд тэр талааш бодохгүй зүгээр яг өөрийнхөө мэдрэмж тэр үеийн тухайн үед сөрөг мэдрэмж одоо жишээ нь ээжүүд бид нар чи хүүхдтэй түүртэй эсвэл ингээд аливаа нэг юм түүрцснийхаа дараа маш их ядраад энэ амарч чадахгүй ингээд бүр энерги болоод ийм болцсон үедээ фэйсбүүкээр баахан сүрэг юм уншчаад тэгээд гадаад далд сэтэл маань далд ухамсарт бидэрт ийм сүрэг сэтэл өгч байгаа хгүй фэйсбүүкээр тэрийг асан гин тэрийг шуусан гин тэрийг яасан гин тэр сүрэг сэтэл нь жоохон оч манарахад л ингээд асаад хэрүүл болохоор байхад нь ингээд нөхөр нэг жоохон тааламжгүй үг илчүүл бид нар ингээд асцаад унтраад чихэн галтуул дэлбэрж байгаа юм шиг болдог байх. Тэгэхээр ингээд гаднаас авж байгаа сэтлээ бас анзаармаар байна. Тэгээд дандаа нэг шунлын сэтэл төрүүлэхэр юм үзээдэл та дандаа л дутуу юм шиг мэдрэмжтэй амьдрын шүү дээ. Энэ тентгийн палашны лайв үзэл, энэ тентгийн тэгээд алт мөнгө, энэ тентгийн их нөхрүүдийн их нартай барьж байгаа surprise энтрийг үзээдэвэл нийгмийн бидний тарих өөртөө харьцуулаад явчих ш. Нөгөө блогерууд их нартай амар гоё машин бэлгэлж игээл тэгэхээр миний нөхөр надад нэр машин байдаг тоглоом машинч бэлгэлэхгүй юм да гэж харьцуулаад эхэлсэн ш. Тэгэхээр ингэж өөрийгөө сонголттойгоор аз жаргалгүй болох хэлбэр тавиач яах юм. Сонголттойгоор би өөрийгөө сонголттойгоор лайв үзээд, сонголттойгоор влог үзээд
Тэгээд халамжтай нөхөрт нь атаархаад тэгээд хажуудаа байгаа хүний даваа чанарыг харахгүй тэгээд дутагдал болгож хараад тэгээд дандаа амнаас гардаг нөхрөө дандаа шүүмжилдэг тий. Би яс юм юм баггүй нөхрөө дандаа шүүмжилдэг. Болоод байгаа юм харахгүй дандаа болохгүй байгаа юм. Тэгэхээр хамгийн аюултай асуудал нь юу гэдэг вэ гэхээр дараа нь ингээд сэтгэллүүд нь хөрөөд ингээд зайтай болоод нэг хүчээр хайрлаж байгаа юм шиг хүүхдээ бодож байгаа юм шиг тийм байдалд орчдөг. Тэгээд дуртай дургу хажууд нь байдаг. Харахаар хэрүүлээчгээ харахгүй болохоор дургуур ядж байгаа шиг тий. Эсвэл санаач байгаа юм шиг нэг мэдрэмж нь тодорхой биш болчдөг. Тэгээд дараа нь яадаг вэ? Тэгээд дараа нь эхнэр ингээд сэтгэл зүйн хувьд тоглолттой нөхөртөөгөө дандаа хэрүүлтэй байгаад хахаар тэр гэр бүлийн санхүүгээ орлогочтой нэг нэмэгдэхгүй нөхрийн карьер нэхэх өсөд байхгүй. Яг тэгвэл гэрт юм дайнтай дажинтай дандаа гал асаад багт чинь тэрийг унтраах гэж анхаарал төвлөрнө шүү дээ. Яг ингээд гэрт ямар ч асуудалгүй эхнэр байнга дэмждэг хүний гэр бүлийн ажил амьдрал ингээд бүтээ явт юм байна. Тэрэн дээр би яг өөрийн амьдрал дээр харж байгаа байхгүй. Нөхрөө урд нь би ингээд шөмжилдэг багт миний нөхөр тэгдэг байсан бол одоо шал өөр орлогын хэд дахин өсөөд өөр карьер хөвөө явчихж байгаа байхгүй. Тэгээ би урд нь нөхрийнхөө мөрөөдлийг асуудаггүй байсан анзаашаад тэгээ нэг өдөр би дандаа ингээд мөрөөдөл зорилгын талаар асуугаал исэн чинь нэг өдөр хариулж ин тууштай байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр амар гоё баярлсан нисцэн юм шиг оролдож чинь. Яасаар гэсэн чинь хайр би багтаа нисгэж болохыг мөрөөддөгсэн мэнэ. Гинт санс байгаа хөтөр. Тэгээс яар тэгээ нисгэж болохгүйсэн гэсэн чинь. Би хүүгээ нисгэж болох гэсэн чинь би багтаа нисгэж болохыг гэж мөрөөддөгсэн мэнэ. Тэгээ хагаад болов юм гэсэн чинь манай ээж имж болохоор намайг имчд болоорой гэд тэгсэн. Тэгээд би ээжээ өгөн цай ордог хүүг халахын тулд имж болсон. Айгуул нисгэж болж байгаад нэг юм тийм дэлбэрээд яачвал яах юм гэд ээж айсан. Гэхдээ би одоо мөрөөдлөө биелүүлээд нисгчийн сургууль сурнаа. Гэхдээ мэрэгжлийн нисгэгч болох нас маань оройтсон л да. Гэхдээ ингээд нисгэгч болно гэж ороод ирсэн баярлсан. Өөртөө бас баярлсан тэр үед. Би ингээд нөхрийнхөө мөрөөдлөг ярих хэмжээнд ингэж нөхөртөө урам өгж эхэлсэн биз дээ. Тэг бол нөгөө эрэгтэй хүн чинь логикоор мөрөөдөх төсөөлөх гэдэг дээр ингээд жоохон хаачаад идэг. Бодит байдал, бодит юмд итгээд идэг штеп. Эмэгтэй хүмүүс болохоор ингээд төсөөлөх чадвар өндөртэй идэг тий. Тэгэд манай нөхөр мөрөөдлөх хараас явж эхэлсэн. Зорилго мөрөөдлөх хараас тэгэд өөр санхүүжил төсөөл ингээд явцсан. Тэгээд ингээд зүгээр ингээд төрөө албаа гэж үзаа. Тэгээд өөрөө мөрөөдлөх хараас явж эхэлсэн. Тэгэхээр би үүнээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр эхнэр өөрөө мөрөөдөлтөө, зорилготой дээрээсээ дотроо маш мянган ажил хийгээд ингээд дотроосоо ингээд ад жаргалтай гэрэлтэж байгаа эмэгтэйг бол нөхөр нь хайрлахаас өөр аргагүй болт юм байна. Тэгэхгүй ингэдэг байхгүй бид нар чинь гоос хонтороод хумс хурундаа юм хийчихэд сэтгэл готрол нь халтар эрэгтэй хүний талаарх бодлууд нь халтар. Тэгээд дээрэс нь ингэдэгтэй гаднаа хичээд идэг. Гаднаа амар хичээдэг. Нөхөртөө таалагдах гад одоо гоёл дотор усны дэлгүүрлээ яваал нөхөртөө таалагдах гал гоё өнөртөө ус аваал. Тэгсэн мөртлөө сэтгэл доторх хүний дотор ингээд арга билэг гэдэг шиг бидний хүн болгоны дотор эмэгтэй эрэгтэй хоёр тийм сэтгэл зүйн маягууд байгаа шүү дээ. Гэтэл нөгөө эрэгтэй тал нь сөрөг учраас одоо ааваас алсан итгэл үншин сөрөг учраас нөхөртөөгөө өрсөлдөг ч юм уу эсвэл ингээд нөхрөө буруугаар хараад нөхрөө дайсан гэж харж байгаа эмэгтэйчүүд дотроос ингээд өмхийн үнэртэй байдаг. Би яг тиймээс дотроос эрэгтэй үнийг үзээ аддаг тийм өмхийн үнэртэй тэгсэн мэт гаднаа хараа гэж мүсэтэлгүйгээд байдаг. Тэгэхээр эрэгтэй хүн тэнэг биш мэдрэмж хүнийг хизээж хуурдаггүй. Бид нар бас мэдэн штэ нэг таагүй нэрхтэй жоохон сүрэг юм ярьдаг хүний хажууд очихоор нэг удаа ярьж сумааргүй санагдаа босын овчмаар санагдаад идэв штэ. Тэгвэл ээж гэрт тийм байна гэдэг ээж дотроо тийм нэг зөрчилтэй. Яг энэгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр хүн ингээд дотроо зөрчилтэй байгаад байдаг. Өөрөө өөртөө зөрчилтэй бол дотоод сүрэгдүү болоод байгаа зөрчилтэй бол дотоод энэ эрэгтэйлэг шин чанартайгаа эмэгтэйлэг шин чанартайгаа зөрчилдөөд ирэхээр гаднаа зөрчилдөж эхэлдэг. Дотор байгаа зүйлээ яг гадагшаа харж байгаа учраас. Тэгээд хаа байсан хаа нэг эрэгтэй хүнтэй хэрэлдэх хамгийн ойрхон байна нөхөр нь олж байгаа байхгүй. Тэгээд нөхөртөө хэрэлдээд тэгээд үр хөвгтүүдээ ч өндөр хүлээлт тавиад төгсийн синдром нэхлээл, сайн ээжийн синдром нэхлээл бүх зүйлийг аварж гүйгээ сайн хүн болох гэж гүйгээл, сайн ээж болж гүйгээ, сайн эхнэр болж гүйгээл. Тэгээ ингээ сайн харахаар өөрийгөө сайн эхнэр гэж тодорхойлж байгаа эхнэрүүдийг харахаар шалаасаа угаадаг юм. Хоолоосаа хийдэг. Тэгээд тэг хүүхдүүдийнхээ хувцсыг сайн угаадаг, хоолыг сайн хийдэг. Тэгээд тэрийгээ сайн эхнэр гэж яриад байдаг. Гэтэл эхнэр хүний хийх ёстой ажил нь түрүүний өмнө хэлсэн шиг нөхөртөө урам зориг өгөх. Нөгөө талаараа бие махбодын тэр зүйлийг бид нар мэдж байгаа те. Хамгийн том зүйл нь бид нар бол гэрлүүгээ нөхөр эрэхтэй нөгөө түрүүний хэлсэн шиг айцтай ирэхгүй. Миний хайр намайг алдаач хийсэн ойлгоно. Онооч хийсэн ойлгоно. Би энэ хүний хажууд байхаар нэг гоё юм дулаахан мэдрэмж авдаг да. Эхнэрийн хажууд ирэхээр нэг тайвширдаг да. Тэртээ тэргүй би нийгэмд гарч ажил дээр гарч тай хийж байгаа юм чи.
одоо нэг миний гэрт нэг намайг нэг дулаацуулах хүн байгаа. Тайвшруулах хүн байгаа. Би өнөөдөр ингээд бизнес хийх гээд дампуураад мөнгөгүй болоод очсон ч гэсэн миний ихнэр намайг загнахаас илүү ойлгоно. Чи энэс илүү чадна штэ гэж итгэжүүлж өгөх. Тийм сэтлэг хүн манай гэрт байгаа гэж бодгоор тэр хүн хөнгө алгаад ирэх юм байна л да. Тэгэхээр тийм хүн болж эхэлсэн. Би болохоор урд нь дандаа амбицлог, карьерлог тийм юмхтэй. Тэгээд ингээд гэрээ ажил хийхээр дандаа тэр амбиц карьер маань нураад би нэг гэрээ авах болоод хэн ч хэрэггүй амтан болоод байгаа юм санагдаад тэрний буруут нь хинбэ гэхээр нөхөр юм шиг харагдаад байдаг гэсэн. Тэгээ ингээд дандаа хэрүүл тасардахгүй тийм юм байхгүй. Тэгээ ингээд миний доторх хэрэгтэй хүн амар зөрчилтэй учраас нөхөртөө дандаа нөхрөөгөө дайсан болгож хаддаг гэсэн. Тэгээд өөрийгөө ингээд 700 харангаараа хандлагыг өөрчилж ирсэн зүйл маань арт терапи яасан. Тэгээд ингээд зөндөө ном уншаа зөндөө хичээж үзсэн нөхрийнхаа сайн давуу талыг бичээл нааж үзээл чийжилж үзлээ зөндөө гаднаас ингээд оролдож үзсэн гэтээ болоогүй. Тэгээд дараа нь ингээд яг дотроосоо аавтайгаа зөрчлөө арилгаад авгын талын бүх хүмүүстэй зөрчлөө арилгаад ингээд гүн гүнзгий зүйл юм байна. Гэр бүл гэдэг зүйл чинь ийм том зүйл юм байна гэдгийг ойлгоод системээр нь дотор нь ажиллаж гисэн байхгүй. Тэгсэн чинь ингээд асуудлууд зэгцрээд нөхрийн хандлага шал өөрчлөгдөөд ингээд миний мөрөөдлийг бас ойлгоод би тэр хүний мөрөөдлийг ойлгож гисэн учраас би өглөөд өгсөн учраас тэр хүн миний мөрөөдлийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгээд ингээд дараа нь чи ингээд нарийнс сурахыг би төлбөрийг ингэж гарганаа чамаагаас ингэж чадлаараа дэмжнэ ингээд чиний мөрөөдөл чи юу юм гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэр хүн миний мөрөөдлөд дэмжиж эхэлсэн гэсэн. Тэгэхээр бид нар ингэдэг байхгүй нөхрөө намайг дэмжихгүй. Нааг ойлгохгүй. Нөхөр дэмжил алаад өгөх гэдэг тийм нөхөрсөд дэмжихгүй. Бусад хүмүүсийн нөхөр дандаа дэмжинэ гэдэг эдэг мөртлөө өөртөө нөхрөөгөө дэмждэггүй байхгүй. Тэр хаас амжилттай бизнес нөхрүүдтэй нөхрөөж ишч мишэл тэгэл эсвэл нэг цэцэг барьдаг бахан ирэх хүмүүстэй жишч мишцэн. Тэгээд тэрийг нөхөртөө ичгүй хэлчихдэг юм бид нар. Тэрний нөхөр хар тийм чадaltaй ах чинь танаа тэр дүү чи юм армандаг ах чинь чиний хажууд байж байгаа маяжаа гэд зүгээр амнаасаа урсгаа хэлчихдэг. Тэрний зорилго нь бидний зорилго байдаг гэхээр уул нөхрөө тийм тэрэн шиг армандаг болгомоор байна. Бас тэрэн шиг алсыг хардаг сэтгэлгээтэй болгомоор байна гэж хэлж байгаа. Гэхдээ тэр хүнд яаж сонсогдохыг бид нар ойлгодгүй. Тэр хүмүүс чи юу ч биш. Чи бол Ухаанбаатар гэж сонсогч байна. Чи бол Хөлдөө төмс гэж сонсогч байна. Тэгэхээр шүүмжлэл авсан ямар мэдрэмж төрдгийг бид нар өөрсдөө мэдэн штэ. Бид нар өөрсдөө шүүмж авахаараа уурал ингээл цухалтаал гэл өстө нэр хэд өдөрч ууралж магадгүй хүмүүс нэмэгтэй хүмүүс бид нар идэг мөртлөө бусдыг шүүмжлэхээр ерөөсөө эмзэглэгээ байцдаг. Хүүхдээ шүүмжлэхээрээч тэр нөхрөөгөө шүүмжлэхээрээч тэр өстө сайхан далаалгаж ирээл чавчаал хайштай шүүмжлэлэр. Тэгснийхаа дараа нэг тайвширдаг байхгүй бусдыг шүүмжилж. Тэгэхээр энэ дотоод шүүмжлэгч гэдэг зүйл байна. Энэ дотоод шүүмжлэгчтэй ажиллана. Бид нар өөртөө ажиллах юм байна. Тэгэхээр хосын нэгдэл гэдэг нь юу юм хэлэх гээд байгаа юм гэхээр та давуу тал сул талтай тэр нөхрөө хүлээн ав. Тэр төсөөллийн ханхуу гэж шилэн ханхуу өнөөдөр хаагалж алах авчирчаад хаагал. Тэр алах нь магадгүй хайр шүү. Хайр гэдэг тэр алахаар та хаглаад тэр мөрөөдлийн ханхууг алгуулгаад яг хажууд ч байгаа хэн бидгийг болдоо хин өөр хин бид нөхрөө чинь гэдгийг тэр хүнээ хайрлна. Таны тэр хүлээлт чи угаасаа нийцэхгүй 10%-ны 3 л танд нийцчихвэл тэгээ болоо. Тэгээ таныг хүлээн зөвшөөрөөд илүү өдөртөө мөхсөд авахгүйгээр байгаа давуу чанарыг л бодож өнгөлж амьдрна. Урам зориг нөгөж амьдрна. Тэгэхгүй бид нар их хүлээлт үүсгэнэ. Өөртөө тийм төгсдөлдөр хүмүүс биш байж ш. Тэг өөрийнхөө сул талыг өөрөө зөвшөөрч чадахгүй. Бид нар сул талтай хийж болно ш. Бид нар залхуу хийж болно, заван байж болно. Гэхдээ энтэйгээ ажиллана гэдэг нь би амар гайхсан ш. Миний одоо 20 жилийн асуудал одоо дөнгөж гэр цэвэрлэх дургуутсах юм яа тийм бат юм болоо. Би яа дайгуухаар дургуур идэв юм, шалгуухаар дургуур идэв юм гэсэн чинь энэ ч яг багд үссэн гэмтэл хийсэн аахгүй. Багд авсан нөгөө шүүмж би одоо хүүхд рүү хэлээд байгаа шүүмжлээсэн ш. Тэгэхээр тэрэн дээр засчаар айгуухтаа дуртай уудаг болт юм байна. Шал уухтаа ч тийм нэг төртөхгүй эн чинь нэг бодлоор л би өөрийгөө зоогоод идэгсэн байгаа байхгүй. Зүгээр шал угааж захтаа би зарц марц гэж бодож захтаа нэрэл зарчих юм шиг санагдаад би энэ гэрийн бүх зүйлийг аварж ястай амар дүр тоглож явж захтаа өөрийгөө ядраад гэсэн. Бидрийг бие махбодоор хийж байгаа ажил биш бодол илүү ядраад юм билээ. Тэрийг агаж гисэн аах. Дандаа сөрөг бодол бодоод юм хийгээд тахаар илүү ядардаг. Жишээ нь бид нар ингээ хогоо асгах захтаа ямар заваа өнөртэй юм яар заваа юм. Би гэрээ хогийг асгаад захтаа заваа юм а гэж захтаа тэр заваа гэдэг бодолтой ядраад байгаа. Яг энтэй адилхан судалгаа хийдэг шүү дээ. Нэг офис дээр хүмүүсийг авчирж байгаа баахан муухай гэлээ гарсан чинь би энэ хүндрээл хөлн хүндрээл ингээл сүултэг гэртээ ирж бол ядраад унцдаг. Харин эсрэгээр гоё үг хэлээ гаргасан хүмүүс бүр ингээд цоглог тэр өдөржингөө ингээд ажил амьдралаа зохицуулж явдаг. Тим судалгаа хүртэл байдаг Солонгос. Тэгэхээр бид нар өөрөө яг тийм процессыг толгой дотор бид нар хийгээд байгаа байхгүй.
нойлоо цэвэрлсэн ч гэдэг. Нойлоо ямар заваа юм эсвэл хүн болгоны орсон нойл бидний заварлж идэг. Эмэгтэй өмхөрл нойл цэвэрлэлт юм эсвэл тэр хогийг цэвэрлж явахдаа хүртэл яахаар би энэ хүмүүсийн тарьсан хогийг цэвэрлж явах хэрэгтэй юм. Эсвэл ядаргаа гэд хогшчин сэтгэлгэнд очиж явах үедээ бид нар өөрсдөө илүү ядраацсан байдаг. Тэр хог ерөөсөө заваа биш байгаа байхгүй. Хог заваа биш. Харин тэр хогийг цэвэрлж явахдаа заваан байна гэж бодож байгаа нэг сэтгэл жоохон заваан зүйл байгаа болохоор тэрийг хараад эмзэглээд байгаа. Харин эерэг хандлагатай болчоор тэр чинь хогийг бүр илүү гоё болгож харддаг болчих юм лээ. Эн чинь би ингэж хог гаргаж байгаад баярлж штэ. Би энээрээ энэ ундаа авч угаад талах авч идээд ингээд би хог гаргаж байгаа нь би мөнгө олж байгаа штэ тий. Тэрэндээ би талархаж байгаа байхгүй. Та өнөөдөр мөнгө өчгүй байсан бол тэр хог чинь дүүрхгүй штэ. Тэр нойлын цасаа авч чадахгүй штэ мөнгөгүйсэн бол. Тэгэхээр бид нар ингээд байгаа зүйлээ хүндэлж чадхаа байцсан. Бага нөхрөөж хүндэлж чадхаа байцсан. Бага нөхрөө чайрлж чадхаа байцсан. Илүү юм хүсээд тэгэд талархаж чадхаа байцсан амьдрт юм байна л да. Би одоо энэ талархлын 28 өдрийн челленжээс өөртөө хэлцээ явж байгаа. Өнөөдөр 12 дахь хоног гэхгүй. Тэгэхээр ингээд бүх зүйл талархаж эхлэхээр хүний сэтгэл дотор маш том үүрээ засаад эхэлт юм байна. Гомдол, бүх цөхрөл, бүх зүйл арилаад оронд нь юугаар дүрх юм гэхээр талархал, хайр, хин нэг ойлгохоор дүүргээд эхлэхээр илүү амар болт юм байна. Тэгээд та нэг бодоод үзээрэй. Нэрээ яг энэ заваан гэж бодоод байгаа зүйлүүд чи яг заваа юм уу? Эсвэл миний сэтгэл дотор яг юу вэ? Өөрийгөө нэг чагнаад үзээрэй. Тэгээ хосын нэгдэл гэдэг байгаа зүйл чинь та тэр хүлээлтээ авч хаяна. Нөхөр чинь ч бас танаас тэр хүлээлтээ авч хаяж тэр супер хүүхнийг шаарддаг байна. Ихэнх эрчүүдийн мөрөөдөл нь хоол игээд үжижиг даруухан цэвэрчинтгий тийм ихнэрээ хүлээдэг байж магадгүй. Гэхдээ би тийм эмэгтэй бишээ. Надад мөрөөдөл зориг бий. Гэхдээ би энэ гэрээ ажилд хүртгүй өөрийнхөө төлөө би гэрээ цэвэрлждэг. Гэхдээ адил алийг зохицуулж чаддаг гэх тийм болж байгаа байхгүй. Тэгээд ингээ нөгөө гэрээ үйлчлэгчийн талаар дээр лайв хэлээсэн ш. Тэгэхээр гэрээ ажил туслах, хүүхд тарахад туслах хүний хүртэл олж болдог юм байна. Тэгэхээр бид нар заавал ингэ яагаад жижигхэн мөрөдж амьдрах хэрэгтэй юм. Ганц амьдарч явах том мөрөднө. Гэтэ том мөрөдлөгөд би нөхрийнхөө хажууд том байх хэрэгтэй биш байхгүй. Нөхрийнхөө хажууд би өстэй дэлхийн топ бүхэн баг чинь. Чи надад гэр цэвэрлүүлээд гэх юм биш юм байна л да. Нөхрийн хажууд бид нар зүгээр л нэг ингийн ихнэр штэ тий. Барак Обамагийн ихнэрчтэй адилхан л ихнэр нь л байгаа. Монгол улсын ерөнхийлөгч ихнэрчтэй адилхан л ихнэр нь байгаа учраас бид нар мөрөдөл зорилгоо амбицаа ингэж нөхрийнхөө дээр гаргахаас илүү нөхрийн хажууд бид өчүүхэн л байх хэрэгтэй байхгүй. Тэгэд харин доторх зорилго мөрөөдлийн хувьд том байж болно. Тэрнгээр нөхрөөр дэмжүүлж авах юм байна л да. Тэгэхгүй бол нөхөр ихнэртэй дэмжиж явахдаа хайраа мэдэрч идэг нөхөрт ихнэртэй мөнгөө зориулж явахдаа ихнэргээ гэж хариуцлага өрж явахдаа хайраа мэдэрч явахд бид нар яг тэрнээс нь татгалзаж явах хэрэгтэй юм тий. Би бас юм алдаа гаргадаг гэсэн. За эмэгтэй хүн заавал өөрөө ингээл дайраал хүчээр болгож явах хэрэгтэй. Нөхрөөхөө дэмжлийг ч авъя, нөхрөөч дэмжээ. Эхлээд өөрөө үгүй. Эхлээд ингээ нөхрөө дэмжээ, дуран зориг мөрөөдөл чи юу юм ойлгож сонсоод тэгээ эндээс нэгдэл үүсэх байхгүй. Одоо чийч мөрөөдлийнхөө, бич мөрөөдлийнхөө зүйлийг хийн. Хойлоо чадвал ингээ мөрөөдөл нэг уулзах цэгтэй бай. Гэр бүлийн хувьд олон жилийн хугацаанд тий. Ирээдүйн зорилгоо алсын хараагаа гаргах чи, төлөвлөгөө гаргах чи. Тэгээ 2000 мөрөөдлийн самбарыг гаргасан уу? Би гаргасан яг энэ жил урд нь би зөндөө мөрөөдлийн самбар гаргаж байсан. Өмнөх оны мөрөөдлийн самбарынхаа бараг 80-90% биелүүлсэн мөлий. Сая би нөгөө ном бичих хүслээ биелүүлсэн. Тэгээд тэр ном маань маш гоё үнэлгээ аваад байгаа. Тэгээд шинэ оны өмнө гарах болсон. Би яг төсөөдрөөр гаргана гэхээр редакторын ажил дээр нэлээд удаад юм байна. Би болохоор редактор хүний ажлыг мэддэггүйсэн болохоор маш хөдөлмөр юм билээ. Тэгээд эндээс ярих гэдэг юм гэхээр 2022 оныхоо мөрөөдлийн самбарыг гаргаарай. Тэгээд мөрөөдлийн самбар гэдэг чинь шууд ингээд хөдөлтаанд байдаг самбарыг аваад ингээд нэг байшингийн зураг наагаад, нэг машины зураг наагаад, нэг гой гой юмнууд наагаад, эсвэл нэг гой хайрлаж байгаа хосуудын зураг наахаас илүү энэ дотоод мэдрэмжтэй ажиллах асуудал гэдэг юм лээ. Тэгээ энэ жил би тийм хичээл аваад яг ном журмаар нь хийсэн чи тэр мөрөөдлийн самбар миний амьдралдаа иж хамгийн гой мөрөөдлийн самбар болсон. Би амьдралдаа 4 удаа хийж ирсэн байдаг. Тэгээд яг энэ дөрөвтг нь. Тэгэд өмнөх мөрөөдлийн самбарууд яагаад биелдэггүй байсан тэр шалтгаан нь болсон. Зарим нь биелдэггүй шүү дээ. Бүр ингээд заримдаа нэг агарын наач тэр нь биелэхгүй жахдаг бол. Тэгэхээр заримдаа хотлайн байна гэж боддог ч юм уу тий. Тэгэхээр яг мөрөөдлийн самбар гэдэг зүйл чинь бас учир жанцантай байд юм билээ. Тэрийг мэдэж авчид маш талархсан. Тэгээд тийм самбараа хийсэн. Энэ жилийнх бол яалчгүй бэлхээсээр аргагүй болтол нь тийм хийсэн л дээ. Тэр нь ингээд өөр ингэсэн техник хийд юм байна. Эхлээд зорилгоо яг ойлгох юм байна. Энэ яг миний зорилго мөн үү гэд. Хин нэгний зорилгыг бид нар хуулбарлалцсан явж идэг юм л шүү. Хөөх тэрний зорилго гоё юм а. Дэлхийн бестселлер ном ичнэсэн шүү дээ. Тэрийг дүрээчи. Хиннийхийг дүрээчи. Өстой гоё хамт олон тоолно гэдэг бах юм тийм наац мэт юм л. Тийм тэгээд
маргааш болох тэр хосын нэгдэл гэдэг сургалт маань маш олон гэр бүлүүдийг нэг хүлээн зөвшөөрөхөд тэгээд дээрэс нь нөхрийнхөө даваа чанарыг олж харахад өөр өөртөө ажиллах сургалт. Би ажиллана гэхээс илүү өөр өөртөө ажиллаж тархины тэр хаалтаа даваад сэтгэл зүрхээ нээгээд нөхрөө хүлээн авахд өөрийгөө бэлтгэх тийм сургалт. За харин 12 сарын 15-наас би нэг челленж эхэлж байгаа. Тэр челленжийн хувьд болохоор Харвардын сэтгэл зүйчийн судалгаагаар явагдах тийм техникүүд хүний оюун ухаантай ажиллах, оюун ухааны потенциал сэтгэлгээнүүдийг тэлэх. Тэрний юу гэхээр үгэн сэтгэлгээ одоо энэ ярих чадвараа тэлэх. Тэр нь ингээд ярих чадвар энэ дэлхийн том мундаг лекторууд ч юм бас өөр техниктэй гэдэг юм шүү дээ. Тэр техникээр нь ажиллах юм. Ярих чадвараа дээшлүүлнэ. Мэдээж бид нар ярих чадвараа дээшлэхийн тулд ярьж л ах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр энэ ямар яг ярих техникүүд нь юу гэдгийг үгэн сэтгэлгээ жишээ нь тэн дээр нэг үгэн сүлжээ бүглэхээс ахуулаад юм дасгалуудтай 7 хоног ингээд дасгалууд явдаг. Дараа нь болохоор бие махбодын сэтгэлгээ гэдэг нь болохоор зарим хүмүүс ингээд сагсанд ч юм уу нэг уян алархаа юмд эвсэлтэй ах, зарим нэг эвсэлгүй байдаг. Тэр нэгэ багасаа авсан эвслийн сэтгэлгээнээс нь хамраад байгаа юм л да. Тэгэхээр энэ болгонтой нь ажиллаад явах гэдэг юм гайхалтай 30 хоногийн челленж эхэлж байгаа. Тэгэд хажуугаар нь би арт терапийн техникүүдийг бас оруулъя гэж бодож байгаа. Арт терапийн техникийн давуу тал нь хэлсэн те ямар нэг хайрцаглахдаггүйгээр шууд даал тахамсар руу ордог. Тэгээ өөр өөртөө ажилдаг, үйлдэл хийдэг учраас 90%-аар та өөр өөртөө ажиллаж байдаг. Тэгэхээр үйлдэл хийсэн тархиндаа шинэ холбоо үүсгэж идэг. Тэгэд нөгөө би хурдны замд орсон юм шиг маш хурдан 2 жил, 3 жил, 4 жил бодож исэн магаас хийгээд эхэлсэн байхгүй. Тэгээ би өөрийгөө гайхчихсан. Яа би ямар тийм хийж урд нь бодоол байгаад байсан. Шийтгээл ядаа чадахгүй гэл бодоод идэгсэн. Одоо шууд ингэ хийдэг болсон. Яагаад ингэсэн юм бол гэд бодсон чинь өөр өөртөө ажил дотроо ингэ ажиллаж чагаар ингэ шал өөр болт юм гэдэг анзарсан. Тэгээд энэ сэтгэл хөдлөлийн удирдах талаар тэндээс оруулъя гэж бодож байгаа. Урд нь сэтгэл хөдлөлийн удирдах талаар нэлээд судлаад өөрийнхөө сэтгэл хөдлөлийн ажлаа сурцсан явж байгаа хүний хувьд те. Одоо би яг нэг 80-аас 85% яг сэтгэл хөдлөлтөд ажил сурж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бас дутуу нэг 15% байгаа ба. Тэгэхээр яг энэ шиг ингээ ажлаа сураад ээжүүд бид нар гэр бүлтэй сэтгэл хөдлөлөөр хандахгүй, хүүхдүүдтэйгээ хандахгүйс гадна санхүү дээр хандахгүй. Тэгээд тэр олж байгаа мөнгөө яг юу руу зарцуулах юм гэдгийг нэг ойлгоод авчвал хэрэг болох юм байна гэж харсан. За тэгээд энэ челленжэд өглөө 7-д осоод яг 30 хоног яг надтай хамт ингээ шийдвэрээ гаргаад тэрний дараагаар бол потенциал маш их өссөн байх болно гэдэгт бүр 100% итгэлтэй. Яг бол тэр Харвардын судалгаач өөрөө Дейл Карнегийн харилцааны зарчмыг авахта тэр Харвардын судалгаанаас авч ирсэн мэл л шүү дээ. Дейл Карнегийн сургалт маань. Тэгээд ингээ түүхийг уншаад тахаар тийм байгаа байхгүй. Тэгэхээр яг үндсэн суурь техникүүдээр нь явна. Тэгээд дээрэс нь арт терапи мэдрэмжээ хөгжүүлнэ гэдэг чинь бүх зүйлээ хөгжүүлэхийн төлхөр юм лээ. Мэдрэмж гэдэг зүйлийг бид нар танин мэдчихэж аливаа зүйлийг цааш нь сэтгэл зүрхээрээ шийддэг. Одоо нөгөө тархиараа биш зүрхээрээ гэдэг үрээ гараад байгаа шүү дээ. Яг тэрэн шиг болох юм байна. За тийм баг шүү. Тэгэхээр энэ олгоныг хүргэх гэсэн юм аа. Тэгэхээр маргаашийн сургалтанд яг арт терапи амтыг амтлаад гэр бүлийнхаа гишүүнтэй нэг баг болоод дайсан биш найз олгож харах тийм эмэгтэйчүүдтэйгээ урьж гин. Тэгэхээр маргаашийн сургалтаар надтай нэг арт терапийн гайхамшигаар аялаад тэг гол нь өөрийнхөө ертөнц рүү аялах юм. Надтай аялахаас гадна өөрөөрөө нэг өнгөж үзээрэй. Гэхдээ өөрөөрөө өнгөн гэхээр бид нар ингээд хідэн цаг бяцлал хийгээ суухаас илүү мэдрэмжтэйгээ ажиллах. Тэгээд бидний тарих чи өөрөө дүрслэл сэтгэлгээтэй учраас дүрслэл сэтгэлгээтэйгээ ажиллаж байгаа. Тэгэхээр энийг бас хийгээд тэг өнөөдрийн хувьд нэг боломж олгож байгаа зүйл нь 80,000-аас сургалтыг би 50,000-аар орох эрхийг өнөөдөр бэлгэлээд байгаа. Тэгэхээр яг өнөөдөртэй хамжаад 12 цагаас өмнө хамжаад ороод ирээрээ маргааш яг 80,000 нь болчихно. Тэгэхээр маргааш 19 цагт тэгээд уулзъя. Харин тэр челленжэд надтай илсэх азтай хүмүүс надтай зөвхөн ингээд бүүм хийчихээс ирээд байгаа байхгүй. Оюун ухаантайгаа ажиллах ямар гайхамшигтай юм бэ гэдэг. За одоо би зүгээр нэг гэрээс 9,000 сургалт хийдэг хүн байсан шүү дээ. Одоо түмээ маань мэдчихаа те. Анх ингээд намайг ямар ярьж чаддгүй үг мүгэ бодоол гацаж мацаал ингээд өөрийгөө илэрхийлэхтэй ч тийм байсан. Түмээ хамгийн их надад итгэж миний сургалтанд орж ирсэн байхгүй. Тэгээд тэр төвшнөөс жил хүрэхгүй тэр чинь өнгөрсөн 3 сард тийм байсан. Тэгээ одоо ч 12 сар болчиход шүү дээ. Одоо миний төрсөд нөгөөдөр болох гээд. Тэгэхэд би нэлээ өссөн байгаагаа анзаарсан. Өмнөх лайваараа тэгээ хүмүүс би анзаархаас гадна хүмүүс надад хэлээд байгаа байхгүй.
Чи 3 сар чаал өөрөөсөн. Хамгийн ахтар саятны сэтгэлгээ сургалтанд орох чи өөрийгөө илэрхийлж чадахгүй нэг халдсан нөхөр нэг ээж мураад өөртөө итгэлгүй л нэг хүн байсан шүү дээ. Тэгээл их наяар баярлсан. Одоо чамаас сургалт авах чи бүр шал өөр төвшөнд хүрчээ. Тэгэхээр ингээд дунд нь би нэг мундагтай биш. Дунд нь ерөөсөө 50К-гийн сургалт нь юм баггүй. Нөхрийнхөө давуу тал дээр ажиллана, өөртөө ажиллах тийм сургалт. Урлагийн арт терапигаар ажиллах сургалт. Та арт терапигаар ажиллана. Дээрс нь амьдралынхаа хаана хий иргэд байгаагаа олж анзаарна. Тийм хоёр зүйл дээр ажиллана. Эхлээд та өөрийнхөө амьдралыг онцлоод дараа нь нөхөрлөгөө ороод тэгээд нэг цогцоор нь хөөе энийг итгэн мэдчихгүй яасан бэ гэдэг тийм зүйлийг мэдэж авах юм. Тэгэхээр хичээгээл идэг үр дүн гарахгүй байдаг. Тэр зүйлийг хайруулдаг болж аавна. Нөгөөх нь болохоор нөхөртөөгөө зөрчилдөөлөйдэг асуудлыг шийдэл хаанагаа мэдэхгүй. Дандаа нэгнийхээ дээр доргох гал үдэлцээлэдэг. Шийдэл хаана. Тэр нэг сэтгэл зүйчдэр очиж нэг баахан юм ярьж сүлдээ залхаад тэгээд лам бөөгөр яваа, тэгээд удганаар яваад тэгээд цэгцэрэхгүй. Над дээр тийм зөндөө мэсэрдэг байхгүй. Лам бөө 5 10 20 саяыг зарсан ч гэнэ. Тэгээд дараа нь ингээ гэр бүл салах гад ирэхээр мөнгө тийм асуудал биш болдог байхгүй. Тийм. Түмэд баярлаа. Надад бүр ингээд хамгийн анхны сургалтанд маа түмээ бүр ингээд надад итгээ шууд орж ирчихсэн. Тэрнээс амар их баярлалаа. Тийм тэгээд лам бөө ингээд хаасаа гэр бүлийнхаа зөрчлийг шийтгэх явчихдаг байхгүй. Тэгээд нөхрөөр эхнэр өөрөө хааш муутай эсвэл ингээд сэтгэлээ удирдах чадахгүй өөрөө буруугаа мэдгүй мэж нөхрөө өөрөөсөө ингээд өргөөгээд явуулаад тэснийхаа дараа лам бөөгөр буцаж авчирна гэдэг тийм сони мэддэг байхгүй. Лам бөөгөр над дээр тийм хөвтэй зүүндээ ирчихсэн. Тэгээд өөр буцаад ирсэн ч гэсэн тэгээд тэр хүн доторх нь ингээ адилхан сэтгэлийн юм халтар байхдаа нөхрөндөө муу мэдрэмж сөрөг мэдрэмж төрүүлж байхдаа яаж азж байгаа л таах юм. Тэр өөрөө өөртөө ажиллаж ижил явах юм даа гэдгийг би анзаараад. Тэгээд ингээд бүр гэр бүл нь мөнгө бол байна. Азж байгаа л байхгүй тэр салмаар гэдэг хүмүүс ирэхээр хайран 20 жилийн амьдрал эртгэн өөртөө ажиллаж байхгүй яасан юм бэ гэж ирсэн хүмүүс ч байдаг. Нэрээ би бүр зөндөө лам бөөгөр явсан шүү дээ. Би ярин хэлдэг байхгүй та далаа лам дээр очисон ч гэсэн та гэгэрхгүй хажууд нь очиж гэгэрчдэг гэсэн бол далаа ламын хажууд очиод хүн гэгэрнэ сте тэнд далаа ламд $10 сая төлөөд та гэгэрх байсан бол хүмүүс ингээд гэгэрч штэ тэгэд гэр бүлтэй ингээд зогцоод амьдарч штэ тэгэхээр хинч таныг өөрчлөхгүй та өөрийгөө л өөрчлөнө тэгээд намайг ч штэ би л өөрчлөх байхгүй би ингээд би өөрчлөгдөх хэрэгтэй мэн гэж нэг толгооргоо цохиулж иж ойлгосон байхгүй тэгэхээр яг энийг эртхэн ойлгочвол маш олон хүүхдүүд аз жаргалтай болно. Би амар их баярлдаг. Одоо ингээд хүүхдүүд нь ингээд аз жаргалтай болоод тэр мэдрэмж хамгийн гоё. Ээж аав ингээ хэрэлдэхэ болцсон. Ээж аав ингээ болцдог болчоор хүүхд рүү муу хашлагаа бэлчдэг байхгүй. Ээж аав ингээд хоорондоо их хайр дүүрэн байгаад ирэхээр хүүхдээ хайрлаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхд ч нэг айцтай байхаа болчдөг. Хайр дүүрэн болчихж байгаа юм чинь. Тэгвэл ээжүүд бид нар чинь ингээд аавд нь уурлахаар хүүхдээ ураа нэгтгэд гаргаж маргацсан. Сэтгэл хямарцсан үедээ хүүхдийн асуухаар тийш яагаад идэв шүү дээ тий. Юм сэтгэл хямарцсан үед юу тэгж хүүхдээ юм тайлбарлаж өгөөд яагаад энэ тайлбарлах мантай. Би ингээд ядарч ах чи хажуудны үедээ автоматар тийм хандлага гаргацсан байдаг. Тэгэхээр яг нэг хүн муу дааж бас биш. Тэгэхээр яг энэ програмтайгаа ажиллах юм шүү. Тэр арт терапи сэтгэл засал гэдэг нь маргаашийн сургалтаар болохоор нөхөр бүтээрийн асуудал яг юун дээр багтах, юун дээр зөрчилдөд. Тэгэхээр энийг яаж шийдэх юм гэдгийг гаргаж ирэх. Тэгэхээр ингээд гэр бүлдээ бас нэг том хөрөнгө оруулалт өгөөрэй. Тэгээд дээрэс нь аливаа хүнийг ойлгоё гэвэл таныг одоо танд хамгийн муу юм хийсэн хүнийг одоо амьдралдаа үзээ яддаг хүнийг та нэг ойлгох гээд үзээрэй. Одоо хамгийн муухай жишээ авахад алуурч нэг жишээ авъя л да. Кинон дэр алуурчин гардаг штеп. Алуурч хүн алчлаа гэдэг. хүмүүс тэрийг дандаа муу хүн гэж хардаг тий. Тэр ингээд баг насыг хараад үзэхээр амар харгас идэг тэр хүүхдийн баг нас. Юм хөлдөө мөс шиг орчинд өссөн учраас тэр зүрх сэтгэл нь хөлдөө болсон учраас хүн алхахтаа эмзэглэхгүй болсон байдаг. Кинонд хүртэл бид нар тэр жишээг хардаг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол амар аюултай байдаг тий. Тэг яг тэрнтэй адилхан бид нар ингээд зүрх сэтгэлтэйгээ сайн ажиллах доторх юм гэмтлүүдээ арилгах хэрэгтэй л дээ. Бид нар ингээд бүр баг хүүхд насндаа мэдхгүй л автсан байдаг л да. Хүүхдийн оюухан ч юм аливаа зүйлийг шууд хүлээн авдаг тий. Жишээ нь та хогоо шүрдээ. Энэ охин гэж хэлдэг хүн байдаггүй. Ирээдүйд нөхөртөө гологдож шүүчиг заваарчаад өстө заваа ингэж хэлэхээр би заваа юм бэ. Нөхөртөө гологдох юм байна гэдэг мэрчэл хүүхчүүд авдаг учраас ирээдүйд яг нөхөртөө гологддог. Тэгэхээр бид нар хүүхдтэй бас ямар мессеж өгöd вэ? Чи нөхөртөө
заваан бай гэж хэлээд байгаа юм уу? Эсвэл одоо гэрээ цэвэрлээд юм байгаад цаг хугацааг хэмнээд аливаа зүйлийг хариуцлагатай хийдэг хүүхд бол гэж хэлээд байгаа юм уу? Үгээл буруу сонгоод тайлбараа буруу хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ засчулвал бүх зүйл амархан болоод явчихдаг юм билээ. Тэгээд энэ талаар өнөөдрийн лайв хийсэн. Тэгээд хосын нэгдэл гэдэг нь нэг нэгийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Тэгээд аль альныхаа дутагдaltaа шинж чанарнаас илүү даваа тал дээр ажиллахыг хэлнэ. Тэгээд нэг нэгнээсээ төгс өндөр хүлээлттэй өнөөдрөөс эхлээд авч хай таны мөрөөдлийн ханхуу өнөөдөр хэрэггүй тэр мөрөөдлөг гүн чинь ч өнөөдөр хэрэггүй. Тэгэхээр таны хажууд юм махан биеэр бодитоор оршиж байгаа энэ хүний давуу тал сул тал тэр муу мухатай хайрлаж чадчихад тэгэхэд өөрчлөгдөх сэтлэг өгөхөр тэр муу мухаа зүйлийг өөрөө ялгаж эхэлнэ шүү дээ. Челленжийн хувьд болохоор 30 хоног юмнаа. Тэгээд тэр Харвардын техник энэ болохоор Дейл Карнеги хүртэл хэрэгжилжсэн техник гэдэг. Ямар техник гэхээр үгэн сэтгэлгээ, дүрслэл сэтгэлгээ, бүтээл сэтгэлгээ гэдэг бидний амьдрал байнга хэрэг болдог тэр сэтгэлгээнүүдээ хэдүүлээ. Одоо нэг фитнестэй хорыг 6 булчин гарна гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан нэг тархиндаа булчин суулгах гэдэг. Сэтгэлгээндээ. Оюухан хамгийн их хөрөнгө оруулалт ийшээ ижил гард юм байна л да. Тэр би яг өөр амтлал явж байгаа нэг байхгүй. Тэгэхээр тэр дасгалуудаар 30 хоног явна. Өдөр болгон би өглөө 7 цагт өөртөө сахилга бацуулгаад хамт явж байгаа хүмүүстэй сахилга бацуулгаад явна. Тэгээд дунд нь бас арт терапигаа авсаргаж өгнө. Мэдрэмжээ дандаа оюун ухаантай ажиллахаас гадна мэдрэмжээ өсгөж өгнө. Бидний мэдрэмж өсөж иж аливаа зүйлийг мэдэрч хэлэх чадвар нь ихсэн шүү дээ. За тэгэхээр тийм юм хийн. Дээрэс нь сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хичээлээсээ бас орно. Дээрэс нь харилцааны ур чадвар. Харилцаанд яг яаж харилцвал даваа талтай болцож болох юм. Ажлын муухай хчтэй яаж харилцвал би нэг өчр зүг олчдөг болох юм. Эсвэл нэг муухай шүүмжлэлтэй хорон хөхтэй нэг хүмүүсийн үгийг яаж нэг өөртөө үн цэнийг халдаахгүйгээр нэг хөнгөө хүлээж авдаг болох юм. Шүүмжлэлийг яаж нэг хөнгөө хүлээгээд авчдаг болох вэ? Эсвэл нэг хайртай хүмүүс шүүмжлэл хэлэхээр би нэг уйлаад суугаад идэх юм болох юм уу? Эсвэл энэ хүнийг ойлгодог болох юм уу гэдэг талаар нэг хөнгөө хүлээж тийм 30 хоногийн челленж явах гэдэг юм. Тэгэхээр ер нь бүрэн цогцсон болох байхгүй тэнд. Тэгээд энэ хүүхдүүдэд бас байдаг юм билээ. Яг энэ Харвардын судалгаан дээр явсан хүүхдүүдэд сэтгэл зүйн дасгалууд байдаг. Өөрийгөө тань мэдэх тал руу. Тэгвэл том хүн дээр бас дасгалууд байна. Жишээ нь одоо үгэн сэтгэлгээ хөгжүүлэхэд бол ямар үгийг сонгож, ямар системтэйгээр яривал зөв ярих вэ гэдэг тэр дасгалуудаар хэдүүлээ явнаа. Тэгэд хамт хөгжөөд явна. Тэгэд хичээл маань өглөө 7 цагт лайваар орж ийн. Тэгэд хамт ингээ хийгээд үр дүнгээ хуваалцаад гэрийн даалгавраар надад байнга оруулна. Гэрийн даалгавар хийхгүй бол та ямар ч сургалт сая доллар, $1000 хичээл суугаад нэр үр дүнгүй шүү. Гэрийн даалгавар чинь та өөр өөртөө ажиллаж байгаа процесс юм чинь. Тэгээд арт терапи бол өөр өөртөө ажиллахаас өөр аргагүй. Яа тэгвэл тэр өөрөө зураад, өөрөө хийж явахдаа хүн өөрөөрөө мэдэрч идэг байхгүй юу? Харин бид нар чинь аливаа зүйлийг уншаад цээжлэн тогтоож явахдаа шал өөр зүйл хийж идэг бол зураад ингээд өөрийгөө мэдрээд тухайн одоо цаг дээр төвлөрөөд ирэх юм чинь шал өөр мэдрэмжийг үүсгдэг учраас энэ синапс холбоог маш хүчтэй үүсгэждэг. Бид нар ингээд ийм хууль бичээд нэг юм ухаантай болохоос илүү энэ мэдрэмжтэй ажиллах зүйл дээр илүү явах хэрэгтэй юм байна гэдгийг би алчирсан. Хамаг үр дүнтэй гэдэг юм харсан. Би нөгөө маш олон төрлийн сургалтанд сууж төвс бодолж явсан. Тэгээд зарим нь бол маш сайн байсан, зарим нь бас юу байсан. Тэгвэл хамгийн үр өгөөчтэй байсан сургалтаас танаатай хуваалцаад нөгөө би 2 жилийн өмнө өөрийнхөө өгөгдлийг олно гэж яваад заахгүй юу. Амтан шүүс ялгардаг ажиллаа олно. Хэвээ ажил хийх юм бол хэвээ амтан шүүс ялгараал хэвээ яаж хийсэн ядрахгүй тийм ажиллаа олно гэд. Тэгсэн чи тэр ажил олсон гэр бүлийн арт терапист байсан. Тэрний яасан гэхээр бага насндаа би өөрөө сэтгэл зүйн шарах бүх шоколадны нобош их шарах байсан. Тэрийг ингээд тавьж явуулаад имжлээд тэгээд дараа нь өөр хүмүүсийг ингээд имжсэн чи надад үнэхээр гойсон. Тэгээ би бүр 7 хоногийн 6 хоногийн хичээлээ орж явах хүртэл ядарсан ч гэсэн ингээд суугаад нөгөө хүмүүстэй ярилцаад амьдралын асуудал ингээд үр дүн гарч байгааг харахаар ингээд тэндээс урам зориг аваад босч иргэдсэн байхгүй. Бодолтой одоо ингээд нэг ээж нөхөртөө хэрэлдэхэ байчжээ. Тэ энэ челленж 18,000 тэ. Энд яг хөрөнгө оруулаад би маш олон хүн хамрагдчихаасай. Бас маш олон гэр бүлийн уур амьсгал сайжирчаасай гэж бодоод би энийг хийж аа. Тэгээ 30 хоногийн челленж хүн бол хэлэх амархан байдаг. Тэгээд яг өглөө босоод хийхээр бас өөртөө яг хийгээд үтчихээсээ өөрийгөө нэг мотивац өргөөд босоод ирээсэй гэж бодоод байгаа хэрэг. Тэгээд энэ челленжээр зарлж байгаа. Тэгэхээр хамт хийгээд үзээрэй. Надад эхнээсээ хүмүүс бүртгүүлээд эхлээд би суушуу гэдэг чат илгээж илээ. Бүгдэнд нь баярлалаа. Тэгээд нэг хэдүүлээ нэг гоё асьяа дотроосоо
Тэгэд ямар эмэгтэй нөхөртэй хайрлагддгийг гэхээр өөрийн гэсэн ертөнцийн орон зайтаагаас гадна сэтгэл хөдлөлөө удирддаг эмэгтэй нөхөртэй хайрлагддаг шүү дээ. Бид нар ингээд нэх гой сормоос хийгээл шүүх өмсгөр нөхөртэй хайрлагддаг юм шиг яриад идэггүй байхгүй. Бид нар ингээд ууралж байхдаа өөрийнхөө царайг нэг бичлэг хийгээд хараарай заяа. Хүүфтрэг ууралж байгаа нөхөрлөгөө ууралж байгаа царайг ингээд видеогоор өөрийгөө хараарай. Үнэхээр нэг хүний хайр татгаар хийж харагддаг байхгүй. Юм дээр дурлсан, хайрлсан нөхөр харахаар ингээд баг өргөмөр амар царай гаргадаг шүү бид нар уурлахаараа. Тэгээ тэрийг мэддгөө. Тэгээ бусдыг захирж байгаа үедээ энэ ширүүн царайгаа бас хараад үзээрэй. Тийм ч таатай эмэгтэй та харагдахгүй. Тийм тэгэхээр энтэйг нэг ажиллаад үзээрэй. Өөрийнхөө сул талтай ажиллах гэдэг тэр үед. Тэгээд сэтгэл хөдлөлөө удирдах бусдад угаасаа бид нар бусдыг гэмтээхгүй болоод эхлэхээр өөрийгөө ч гэмтээхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө гэмтэлтэйгээ арт терапигаар ингээд ажиллахад тийм бүрэн цогцсон. Тэр өвөн сэтгэлгээ дүрслэл сэтгэлгээнд бас зарим зүйлүүд хэрэг болно. Арт терапист дээр болохоор гуаша хэрэглэгдэхүүнүүд ордог барилгын шавар гэх мэтчлэнгээр тухай бүрт нь би хилээд ингээд явах учраас нэг зардал чирэгдэл учраад байхгүй. Тэгээ хамгийн гол нь тэндээс авж байгаа мэдрэмж өсвөлт гэдэг нь хамгийн чухал байдаг. Тэгэхээр яг энэтэй нэг ажиллаад үзээрэй. Тэгээд ийм хоёр сургалт зарлчаад байна. Тэгээ өнөөдөр амжаад хосын харилцааны сургалтанд орж ирээд гэр бүлтэй хөрөнгө оруулчаарай. Тэгээд гэр бүлтэй хөрөнгө оруулахаар манайхан гэдгийн нэг сэтгэл нь хүртсэн ч юм уу хооронд асуудалтайгаа мөртлөө эвлэрийгээд нэг хоолнд ордъё. Хоолнд ороод ресторанд ороод яг асуудлыг шийдэгцсэн юм хэрэггүй. Тэгээд нэг хоолнд ороод нэг явж мовж ирчээд хоорондоо юу ч ярилцаагүй нэг гоё романтик байх гэж хичээсэн. Тэгснээ нөө сэтгэл дотор юу ч хийгээгүй асууд чинь өөдөөсөө хоолнд очноо солиод хоолнд ороо суучаад ингээд ирэхээр мэдхгүй харин чи асуудал тухайн үед ингэчээд шийдэгдэхгүй шүү дээ. Яг шийдлийг хараад үзье гэх юм бол өөр өөртөө ажиллах л гэдэм бил. Яг үндэс би аливаа зүйлэн бүр ингээд үндсээр ингээд ухаад өөрчилчихөөсэй гэж боддог байхгүй. Одоо аливаа зүйлийг би өөрөө зөндөө өнгөц газараар үтсэн байхгүй. Зөндөө өнгөц газараар үтсэн. Үндэс тэр гоё ингэж яваад. Харин хамгийн дотор гүнлүү нороо та нар модны үндсийг гимтээчээд дээгүүрх навч нь хязгаарч урахгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр үндсээ засах нь хамгийн чухал байхгүй. Тэрнтэй адилхан бид нар энэ далд ухамсар анх тэр суусан програмтайгаа л ажиллах нь чухал юм билий. Тэгсэн чи би болохоор зөндөө ингэж өнгөц үтсэн. Ухаантай байх гэж үтсэн, амбицтай байх гэж үтсэн. Зөндөө сонь арга хэрэглэж үтсэн шүү дээ. Тэгэл худлаа магтаал хийш мэлээ. Нөхрөө гахч махал. Нөхрөө магт гэхээр баахан магтдаг мэрч илгээсэн чи. Тэгсэн чи яг яагаад байгаа юм гэдгсэн. Тэгээ ингээд нөгөө сэтгэл зүй чинь номноос авсан арга бол ямар ч хүнд наалддаг юм л юм нэ. Яг номноос ном л юм чинь. Ном. Тэгэхээр тэр номыг бол хинч уншаад тэр мэдлэгийг авчдаг бол авчмаар байгаа сте. Тэгэхээр яг өөрийнхөө дотроо техникээр ажиллаж иш л орох юм билээ. Тэгэхгүй тэгээд баахан сэтгэл зүй чинь ном авчаад надад зөндөө сэтгэл зүй чинь ном байгаа. Тэгээд тэн дээр ингээд харьцуул ингээ сайхан амьдарч ингээ зөндөө зөвлөгөөнөд байгаа байхгүй. Тэгээд бүгдийг туршиж үзээд алдсан байхгүй. Тэгэхээр алдсан гэж үр дүн нь маш бага байсан байхгүй. Тэгээ нөгөө хөнгөн юм шаар шиг ямар үзээд авах юм бол тэрэндээ урам хугарчдаг байхгүй. Дандаа ямар ч юм хийгээд нөхөр би өөрчлөгдгөө зөндөө хичээгээд ах шин нөхөр дэмэргүй юм шүү дээ. Энэ нөхөрт асуудал байгаа юм шиг төрөд алгуулчихдээ. Зөндөө хичээсний үр дүнд нэг 20 удаа бүдэрсний үр дүнд тэгээд хичнээн удаа хичээсний үр дүнд нэг олж авсан зүйлээ л хуваалцах гэдэг шүү. За тэгээд энэ хөл аваа ингээд өндөрлөө. Тэгэд бүтэнд нь хамгийн гоё зүйл нь гэр бүлийн сэтгэл амгалан байх. Би л хамгийн том амжилт гэдгийг ойлгосон. Тэгээд урд нь болохоор ингээд баян хүмүүс ингээл амжилтанд хүрсэн хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Хүүхдтэй гаргах цаг хамгийн үнцэнтэй мэнтэй гэл. Тэгж яхад би урд нь болохоор өстэй энэ худлаа ярьж да. Худлаа нэг жүжиглсэн юм. Хүүхдтэй гаргаж яснаас амбиц гараас явсан дээр шүү дээ гэж боддоос яг үнэндээ. Тэгсэн чинь одоо ингээд цаг хугацаа яг өдөр хоногоо мэдрээд ингээд явхаар би хүүхдтэйгээ багт аз жаргалтай сурсан. Хүүхдтэйгээ тоглож байхдаа өөр юм бодохгүйгээр зөвхөн яг хүүхд нас руу аялаад ингээд тоглож байхдаа аз жаргал мэдрээд тэгж байхдаа би жинхэнэ дээр амбиц гэдэг өөрөө хүсэж исэн зүйл хийсэн. Амбиц гэдэг нь номоо бичээд хин нэгний сэтгэлийн шарахыг ангаах зүйл хийсэн. Хин нэгэнд амьдралыг өөрчлөх зүйл хийсэн. Бүр урд хожид 10 жил би амбиц гэж хашгирч гүйж байхдаа юм ч хүрээгүй тэр амжилтыг зүгээр аз жаргалтай байхдаа хийж үзсэн. Тэр мэдрэмж нь хамгийн гоёсэн. Урд нь болохоор би зүгээр нэг босс эмэгтэй болно амжилттай байна карьер хүн мөнгөд хашгирч байхдаа би ямар ч үр бүтээл гараагүй. Маань хурж зөндөө том юм хашгирах юм тэгээ үуч чадахгүй ингээд тэгэхээр өөлөд идэгсэхгүй би. Тэгсэн чинь хамгийн сүүлд сэтгэл зүрхтэйгээ ажиллаад тэгсэн чинь тэр амбиц гэдэг чинь би маш олон гэр бүлийг аварч чадсан.
ад жаргалтай тэр нөхрүүд нь бүр ингээд сэтгэл нь хөрөөд явах чахт нь аварч чадсан. Тэрэндээ бүр маш их баярлсан. Ингээд над дээр зөндөө эмэгтэй хүмүүс идэж нөхөртөө зодуулсан. Эсвэл ингээд нөхөр нь ингээд ялаа дэрлэхлээ, инглээ, тэглээ. Эсвэл зарим нь ингээд нөхрөөсөө салцсан ганц бидгээ одоо дахиад нөхөрт гарах гэхээр би эрэгтэй хүнд итгэж чадахгүй байна. Эсвэл зарим нь бүр ингээд зарим ээжүүд маш гоё ингээд охиноо ингээд гэр бүл болохоос нь өмнө би миний чиглэл бол тийш явах гээд байгаа. Ээж аав нь салцсан. Тэгээд охин нь ингээд аавтайгаа өсөөгүй. Тэгэхээр ингээд ирээдүйд найз залуу нөхөртөө уулзахаар асуудал үүсдэг. Эрэгтэй хүний хувьд ингээд зөрчилтэй учраас асуудал үүсдэг. Тэгэхээр яг ингээд нөхөрт гарах найз залуутай болохоос нь өмнө тэдэрт ингээд сэтгэлийн зарчих юм бол яг өөрөө дүүрэн савтаа олчих юм бол яг тийм дүүрэн хайрлагц үндийг очиод ингээд ад жаргалтай жинхэнэ хайр маяг мэдрэх байхгүй. Тэгэхгүй тэгээд яг өөрөө дундуур савтай өөрөө яг юм ад жаргалгүй байгаа дээрээ өөрөө дундуур хүнтэйг очиод нийлчихэр хоёр дундуур юм чи ингээд нэгнээс хайр нэгсээр байгаа. Тэгээд салалт үсээд тэгээ хүүхд өмчөрдөг юм байл л дээ. Тэгээд би ингээ өөрийнхөө амьдралыг хараад дээш ээж имээ ингээ бүгдийг нь хараад ингээд харж хат яагаад амьдрал ингээ бүтлгүүтсэн юм бэ? Тэгээ одоо над дээр ирж байгаа шавнырын амьдралууд ингээд баг ингээ судалгаа шиг харагдаж байгаа байхгүй надаа. Ингэдэм биш тэгээд би тэр шавнараас бас суралцаад яваад байгаа байхгүй. Ингэж алдаа гаргаж байгаа учраас ингэдэм байх. Тэгдэм байх. Тэгээд би ингээд тусалчаар тэр ингээд нөхөртөөгөө ингээ уулзролоод хайрлагдаад эхлээд нөхөр ингээд урд нь надад мөнгө өгдөггүйсэн. Урд нь аав болзоонд өрдөггүйсэн чинь би болзоонд өрөөд инглээ тэглээ гэл. Тэрийн сонсохоор бүр ингээд хайр хүрээл ингээд. Тэгэхээр юм нөгөө амбиц босс эмэгтэй болох дарга цэрэг болох тэрийгээ шууд тэрнээс илүү энэ яг ингээд амтч үс ялгарсан ажиллая гээд миний мөрөөдөд исэн эмэгтэй энэс юм ба гэдгийг ойлгосон. Тэгээд ингээд аз жаргалтайгаар ажиллаа идэг болсон. Тэгээд гэр бүлтэйчтэй аз жаргалтайгаар байдаг болсон. Тэгээд энэ л хамгийн аз жаргал юм билээ. Би бол хороо дээр хамгийн аз жаргалтай зүйл гэвэл хүүхдтэйгээ тоглох. Тэгээд гэр бүлтэй аз жаргалтай байх юм байна. Сэтгэл амар байх юм гэдгийг ойлгосон. Урд нь болохоор би амар босс эмэгтэй болвол дэлхийд манлайлал өөрийгөө аз жаргалтай болно гэж боддог амбицтай байл асар өндөр амбицтай. Тэгсэн чи одоо болохоор зүгээр ингээд нөхөртэй хайрлагдаал ингээд өөр хүүхдтэйг ингээд байх аз жаргал юм байна. Тэгээд үнэхээр л тийм амбиц карьер гэж хөөд байгаа юм бол хэдэн хүний зүрх сэтгэлд гал асаагаад хэдэн хүүхд өмчрүүлэхгүй байгаа юм байхандаа. Хэдэн хүний амьдралыг өөрчилж чадах юм байхандаа чи наа уншсан мэдсэн сурснаа ашиглалтаа чи. Тэгвэл чи тэгэд уншсан мэдсэн ашиглана гэхээр худлаа цэцэрхийд эго өндөртөө би ухаантай гэж ойлгохоос илүү чи тэр хүний зүрх сэтгэлд ямар урам зориг асааж өгч байгаа юм байхандаа гэдэг асуултыг асуусан. Тэгээд эхлээд бол би нэрээ ухаантай юм шиг царайлах гэж юм уу тийм алдаа байсан. Дараа нь ингээд тэгээгүй зүрх сэтгэлээр холбогдож байгаа байхгүй. Яг тэр гэмтэлтэй хэсгийг ойлгоод ингээд эдгээдэг. Та нар ингээд нөгөө хатаг гарахаар эмчилт дээр очиод ухуулдаг штэ амар өвддөг тий. Яг тэр процессыг би сэтгэл зүйд нь хийдэг байхгүй. Миний ажил бол яг л механикаар ойлгуулвал тийм хүмүүсийн сэтгэлийн эдээг ингээд хуулдаг. Одоо ингээд тавыг аваад хуулаад ингээд доторх нь ингээд өвдөгдөг байхгүй. Өвддөг сэтгэл зүйрлэгэд өвдөн штэ хатаг цэвэрлэгтэй адилхан. Тэгээ сэтгэл нь өвдөд гуниг муухай бүх мэдрэмжийг гаргаад дараа нь ингээд цэвэрлэгдсэн хүмүүсийг харахаар бүр ингээд би ямар утга учиртай юм хийж байгаа юм бэ гэж хардсан шүү дээ. Тэгэхээр яг энэ мэдрэмжийг маш олон хүн аваасаа гэж хүсэж байна. Тэгээд тэр 30 хоногийн челленжид орж ирээд яг өөр өөртөө ингээд ажиллаарай. Тэгээд маргааш болох тэр сургалтанд гэр бүлээ ойлгох. Дээрээс нь заавал гэр бүлтэй хүн нэгтгэхгүй. Ганц бие хүн жийж болно. Ер нь ирээдүйд нөхөртэй болно гэж бодож байгаа хүмүүс ч ийж болно. Одоо байгаа нөхөртөөгөө зөрчлөө айлгаж байгаа ч хүн байж болно. Ер нь дотоод эрэгтэй хүнтэй нэг арсалтаад идэг тэр сэтгэл зүгээ яг эрүүл болгох тийм хүсэлтэй л хүмүүс ороод ирээ гэж байгаа байхгүй. За тэгээд энэхүү лайв ингээд өндөрлөө. Тэгээд 30 хоногийн челленж надтай хамт нэр өөрийгөө өртөөд босгоод ирээрээ. Тэгээд амжилт хүсье баяртай сайхан амраарай.